За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За авилгатай тэмцэх газраас тодорхой шалгаж байгаа хэрэгүүдийн талаар болон авилгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн соёлын гэрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар та бүхэнд өнөөдөр бас товчхон мэдээлэл өгье. За авилгатай тэмцэх газар нь авилгын эсрэг хууль заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг хараат бус бие даасан төрийн цэцгээ байгууллага бөгөөд хууль заасан авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын эсрэг олон нийтийн соёлын гэрүүлэх, авилга ашиг сонирхлын зөрчил болон албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, авилгын гэмтэрэгтэй тэмцэх чиг үүргийг тасгалтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. За авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар байгууллагын албан ёсны цахим хуудсанд өдөр тутам мэдээлэл байршилж байгаа учраас өнөөдөр та бүхэнд тодорхой хэдэн асуудлууд дээр онцолж бас мэдээлэл өгөхийг зорж байна. За энэ хүрээнд дэлхийн улс орнуудын эрен жишгийг харахад авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын эсрэг олон нийтийг соёлын гэрүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, иргэдийн хяналт маш чухал байдаг. За авилгатай тэмцэх газраас авилгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн соёлын гэрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нийтийн албан тушаалтнууд буюу авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаардаг төрийн албан агч нар руу ихэвчлэн чиглэж явуулж байсан бол энэ сүүлийн үед бид нар ерөөсөө иргэдийг чадварчуулах хэрэгтэй юм байна. Чадвартай мэдээлэлтэй оролцоотой иргэн байж энэ тодорхой хяналтыг хэрэгжүүлэх ийм бодлогыг бариад тодорхой хэмжээнд авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг энэ иргэд олон нийт рүү чиглүүлэн ингэж хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдэг. За энэ хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын 16-наас эхлээд авилгатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 6 чиглэлд хуваагдаад 21 аймагт очиж бас тодорхой хэмжээнд ажиллаа. За энэ хүрээнд иргэдэд тодорхой мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, уулзалт зохион байгуулах, мөн авилгатай тэмцэх газраас хургуулсан зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах гэх мэт ажлуудыг хийж хэрэгжүүллээ. За дараагийн дугаард авилгатай тэмцэх газар нээлттэй нийгэм форум байгууллагын дэмжлэгтэйгээр гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураг төрийн бус байгууллага санаачлан 5 байгууллагын нээлттэй мэдээллийг нэгтгэсэн цахим мэдээллийн хайлтын системд ашиглалтанд оруулсан байгаа. За Open Data Lab CGM гэсэн ийм хаягийг анхлагч ихсруулжийн мэдээллийг засваргүй ашиглахад хялбар хүртээмжтэй байдлаар нэгтгэсэн ийм мэдээллийн системийг ашиглалтанд оруулсан байгаа. За дараагийн дугаарт энэ иргэдээс авилга ашиг сонирхлын зөрчил, авилгын гэмтэргийн талаарх мэдээллийг хүлээн авах 110 утасны дугаарыг ажилуулж эхэлсэн. За өмнө нь 1819-69 дугаарын утсыг ажилуулж байсан бол сая 9-р сар 8-р сараас эхлээд 110 тусгай дугаарыг ажилуулж эхэлсэн байгаа. За иргэд авилга, албан тушаалын гэмтэрэг, за ашиг сонирхлын зөрчлийн талаар болон төрийн үйлчлэгээний хүнд сурталчилгын талаар 110 дугаарын утсаар үн төлбөргүй мэдээлэл өгөх ийм боломж бололцоог шинээр нээж өгсөн байгаа. За 2019 оны эхний 10 сарын байдлаар нийтдээ 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг шалгаж хууль заасан зөрчилтөө мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцоолсон. За хариуцлага тооцоолсон байдлыг авч үзвэл 4 албан тушаалтанд сануулгах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлагыг тус тооцоолсон байна. За албан тушаалтны авилга ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл гомдлыг хянан үзэж, за үүнээс зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцоолсон. За нийтдээ бас зөрчил гараагүй ч гэсэн тодорхой хэмжээнд эрсдэл байна гэж үзэж, тодорхой эрсдлийг бууруулах чиглэлээр зөвлөмж бүхий 46 албан бичгийг байгууллагууд руу хургуулсан байна. За хариуцлага тооцоолсон байдлыг авч үзвэл 7 албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 3 албан тушаалтанд ажлаас халах хариуцлагыг тус ногдуулсан. Нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 7570 мэдүүлгийг хянаж хуулийн хугацаанд хариу өгсөн байна. За үүнээс 634 мэдүүлэгт анхааруулга өчөж хууль журам заасан шаардлага хангаагүй үндслээр 303 мэдүүлгийг буцааж 26 нэр дэвшигчийг тухайн албан тушаал томилогдоход илт ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэсэн мэдээллийг албан бичгийг тухайн байгууллагууд руу хариу хургуулсан байна. За эхний 10 сарын байдлаар гэмтэргийн шинжтэй 698 гомдол мэдээлэл шалгасан. За хүлээн авч шалгасан 698 гомдол мэдээллээс 370 гомдол мэдээлэл буюу 53% нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 буюу 40.8% нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол мэдээлэл буюу 3.9%-ийг хариаллын дагуу шилжүүлэх саналтай прокурор шилжүүл шийдвэрлэлт 97.9% тавина. За эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй 433 холбогдогчтой 1115 хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулснаас шалгасан хэргийн 125 буюу 11.2%-ийг шүүгэж шилжүүлэх саналтай
460 буюу 41.5%-ийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7%-ийг хариадлын дагуу шилжүүлэх саналтай прокурор шилжүүлж 21 хэргийг нэгтгэн шалгаж 3 хэргийг төдөлзүүлж одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна. За хэрэгт холбогдсон шалгагдсан этгээдийн 47 буюу 10.9%-ийг төрийн улс төрийн, 83 буюу 19.2%-ийг төрийн захиргааны, 105 буюу 24.3%-ийг төрийн тусгай, 35 буюу 8.1%-ийг төрийн үйлчилгээний, 51 буюу 11.8%-ийг төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 112 буюу 25.9%-ийг хувийн хвшлийн аж ахуйн нэгж албан тушаалтан эзэлж байна. За энэ хугацаанд авилгын гэмтэр хэргийн улмаас нийтдээ 12 их 80 төгрөгийн хохирол учирсан байгаа. За мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөж үйл хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. За тэгэхээр энэ учирсан хохиролтой гэмтрийн улмаас учирсан хохиролтой холбогдуулаад бас нэг тайлбар хэлэх нь зүйтэй байна. За энэ бол өмнөх оны мөн үетэй харьцуулаад үзвэл гэмтрийн улмаас учирсан хохирол 36.4%, за битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин хохирол нөхөн төлөвлөлт 14.8% дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. За үүнийг одоо авилгын гэмт хэрэг гинт огцсон өсөөд хохирол учруулсан хохирлын хэмжээ их тогтоогдсон мэтэр бас зарим тайлбарууд одоо мэдээллүүд яваад байгаа. Тэгэхээр энэ бол бас учир дутагдaltaй. Манай дээр шалгагдж байгаа тодорхой зарим нэг хэрэгүүдийн учруулсан хохирол одоо бас өндөрөөр тогтоогдсон учраас энэ хохирлын хэмжээ ингэж өсөж харагдаад байгаамаа. Тэгэхээр тодорхой энэ нийт хохирлын дийлэнх хувийг ямар хэрэгүүд эзэлж байна гэхээр за энэ Эрдэнэ төлбөрийн 49%-тай холбоотой хэрэг мөн одоо Just компани захирал Батхуугч холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон ийм хохирлын хэмжээ өндөр тогтоогдсон учраас энэ хохирлын хэмжээ өндөр ингэж өссөн юм дүнтэй харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр авилгатай тэмцэх газрын удирдлагууд шинээр томилогдсоноос дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх, за албан даалгавар гаргаж авилгын гэмтрийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд олонний анхаарал татсан, за тодорхой хэмжээнд нийгэм төлөөлөлт үүсгэсэн удаан хугацаанд шалгагдчихсан хэрэгүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэж шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагт шилжүүлсэн байгаа. За тухайлбал оюутлогын гэрээтэй холбоотой ерхий сайд асан баяр сайхан бэлэг, сангийн сайд асан баяр зүгт нарт холбогдох хэрэг, за Улаанбаатар хотын дарга асан Батүлд холбогдох хэрэг, ерхий сайд асан инх сайханд холбогдох хэрэг, хөдөө аж ахуйн сайд Батцэрэг болон асан сайд асан Батцэрэг болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, за салхитын мөнгөний орлоготой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, за хөгжлийн банкны Тузын дарга Шинбаатар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мөнх бат нарт холбогдох хэрэг, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Пүрэв Баатар нарт холбогдох гэх зэрэг одоо олонний анхаарал татсан хэрэгүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэж шилжүүлэх саналтайгаар прокурор шилжүүлсэн. Зөвхөн одоо 10 дугаар сард гэхэд нийтдээ 32 хэргийг шүүхэж шилжүүлэх саналтайгаар прокурор шилжүүлсэн байна. За дараагийн дугаарт энэ зөвхөн одоо энэ удаан хугацаанд шалгаж байгаа хэрэгүүдийг шалгаж шийдвэрлэхээс гадна сүүлийн үед одоо шинээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн хэрэгүүдийг маш хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэх ийм одоо ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж мөн ажиллаж байгаа. За энэ хүрээнд та бүхэн мэдж байгаачлан за зам тээврийн хөгжлийн сайд асан Гамбат, за тухайн яамны газрын дарга Дор Чандар нарт холбогдох хэрэг, за эрүүл мэндийн даатгалын ерхий газрын дарга Алтан Уяг, за Дулааны цэцэрлэгээ станц 2 төрийн өмчт компани гүйцэтгэх захирал Бямбан Бөхөө нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж шүүхэж шилжүүлэх саналтайгаар прокурор шилжүүлсэн. За зарим нэг хэргийн хувьд бол төрийн авимдар албан тушаалтнууд холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн цар хүрээ өргөгдсөн. За үйлдэл нэмэгдэж одоо өмнөлт мөрдөн шалгах ажиллагаанууд тасралтгүй ингэж үргэлжлүүлж явагдаж байгаа. За тэгэхээр авилгатай тэмцэх газар хууль заасан ил дал дараагаар авилгын гэмтэрхтэй тэмцэгчийг үүрэгтэй бүгд энэхүү үргэж биелүүлэхийн төлөө манай албан агч дэрэн цаг наргүй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бодит ажлын үр дүн ч бас эхнээсээ гарч байна гэж дүгнж байгаа. Тиймээс албан тушаал албаны бүрэн эрх мэдлээ, хувийн ашиг сонирхлоо одоо гүйцэлдүүлэх арга хэрэгсэл гэж харж байгаа нөхдүүдэд бол бас тодорхой хэмжээний хэргийн шийдвэрлэлт үр дүнгууд бас тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Тэгээд сэтгүүлч нөхөд та бүхэн бас ер нь хэрэгүүдийн талаар тодорхой асууж байнга тодруулж байгааг бол манай байгууллагын зүгээс зөв гэж үзэж байгаа. Олон нийтийн хяналт гэдэг бол хамгийн хүчтэй хяналт байдаг. Тийм учраас энэ тодорхой хэмжээнд одоо хэргийг шалгаглаа, замхарлаа гэдэг энэ ойлголтыг одоо тасан зогсоох ёстой. Тодорхой хэмжээнд буруутай гэмт хэргийг үйлдсэн буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг
хүлээлгэх ёстой. Хэрвээ гэмт хэрэг үлдээгүй бол тухайн хүн одоо нэр төрөө цэвэрлүүлэх ёстой гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Тэгээд үүнтэй холбогдуулаад бас гадуур зарим нэг асуудлууд шалгагдж байгаа. За энэ хүрээнд өмнө авилгатаа тэмцэх газарт ажиллаж байсан гэх мэтээр одоо байгууллагын нэр барьж тендерийн үйл ажиллагаанд нөлөөлж дэмжлэг үзүүлэхийг хүссэн. За шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр тусалцаа үзүүлнэ, хамаарал бүхий идэхэд ажилд оруулж өгөх зэрэг гэх мэт одоо ийм хууль бус хүсэлтийг авилгатаа тэмцэх газрын албан агчийн нэр барьж одоо хийсэн ийм дөрвөн тохиолдлыг манай дотоод хяналт илрүүлээд одоо холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Тэгэхээр цаашдаа бас иймэрхүү одоо авилгатаа тэмцэх газрын албан агч нарын талаар хууль бус одоо ийм нэр барьсан болон одоо хууль бус ийм шаардлагатай холбоотой асуудал гарвал 110 тусгай дугаарт мэдэгдэрэй гэж хүсье. Тэгээд миний хийх мэдээлэл ингээд дууслаа, та бүхэн бас зарим асуудлууд дээр би боломжийн хэмжээнд нь бас зөвшөөрсөн хэмжээнд нь бас хариулт өгье гэж. За мөрөлтөө тоолсон гэдэг асуудал бол зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх асуудал. Манайд авилгатаа тэмцэх газар дээр бол за мөрөлтөө тоолсон асуудал шалгагдаагүй. За тэр юутай холбоотой асуудал бол шалгагдж байгаа. Жигжид нэмаа Улаанбаатар төмөр замын даргатай холбоотой асуудал. За энэ дээр авилгатаа тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За ер нь бол бас тодорхой хэмжээнд шалгах асуудлууд байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаа жоохон бага хэмжээнд одоо удаашрж байгаа асуудал бол бий. За дараагийн энэ бөхчүүдийн допинг гэсэн тийм. За энэ асуудал бас манад шалгагдж байгаа. За үндэсний их баяр наадмын үндэсний бүхийн одоо төрөлд 5 болон за түүнээс дээш давж шүүгэрсэн 16 бүхөөс сэргээшин шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд за шинжилгээний сорьцыг өөрчлөх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу хууль бусаар өөрчилж олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ уруулан их хэмжээний хавхал авсан байж болцсохгүй гэдэг одоо асуудал дээр бол мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байгаа. За тэгэхээр энэ асуудлыг сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-с 2019 оны хүртэлх хугацаанд шалгаж үзэж байгаа. За энэ хугацаанд нийтдээ шүүгэрсэн давхарсан тоогоор 192 бүх байгаа. За давхардлыг нь арилгавал 109 бүх байгаа. Тэгэхээр эдгээр 109 хүнээс дахин одоо шинжилгээ авч хариуг дэлхийн допингийн эсрэг төвийн одоо Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариутай одоо ийм харьцуулан шалгах ийм ажиллагаанууд хийж байгаа гэсэн. Дараагийнх нь юу гэлээ? За тогтгосрон гишүүнтэй холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан энэ асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаад явж байгаа гэсэн. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой 8 гишүүн гэж яригдаад байгаа. За тэгэхээр энэ улсын хурлын гишүүнээс бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 7 сарын 24-ний өдөр манай байгууллагт хүсэлт ирүүлсэн байгаа. За манай байгууллагаас 2019 оны 8 сарын 1-ний өдөр хариу хүргүүлсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн санхүүжилтэд хамрагдсан эргүүн аж ахуй нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг банк ус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34 албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуй нэгж байгааг тогтоож уг аж ахуй нэгжүүд мөнгө угаасан гэмтэргийн шинжтэй үйл байгаа эсхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. За энэ шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан 8 тохиолдол тогтоогдоод шалгаж байгаа гэсэн. Энэ дээр бол 8 гишүүн гэдэг асуудал яригдаагүй. Нийт одоо өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал дээр зээл олгосон, албаны эрх мэдлээ уруулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал бол нэг тусдаа шалгагдаж байгаа. За үүнээс гадна энэ авсан санхүүжилттэй одоо нийт санхүүжилт авсан аж ахуй нэгжүүд дундаас 34 аж ахуй нэгж тодорхой хэмжээнд банк ус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоотой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн үг тийм. Үүнээс 11 одоо аж ахуй нэгж нь бол албан тушаалтантай холбоотой. За эдгээрийг шалгах явцад 8 одоо ийм тохиолдол шалгагдсан. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээл аваад
өндөр хүүтэй хадгаламжид мөнгийг байршуулсан ийм асуудал байгаа. За энэ дээр бол уран сэлэнг ХХК, цагийн эрч ХХК, за Green Tower ХХК, намж сод ХХК, за цам гаруй трейд ХХК, SAME ХХК, жигүүрт хөсөг ХХК, ТБМТ гэсэн ХХК гэсэн ийм 8 аж ахуй нэгж тухайн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ одоо өндөр хүүтэй хадгаламжид зарим хэсгийг нь зарим нь бол одоо бүгдийг нь ийм байршуулсан юм тохиолдол. Тэгэхээр энэ хүмүүс ямар бас тодорхой хэмжээнд тайлбар өгж байгаа. Энэ асуудал одоо ажил болохгүй байгаа учраас санхүүжилт одоо бид нар байлгаад байлтавч тэртээ тэргүй бид нар хүү төлөх учраас тодорхой хэмжээнд одоо өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэдэг ийм асуудал байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энд мөнгө угаах гэмтэрэг гэдэг асуудал яригдаагүй. Бид нар мөнгө угаах гэмтэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. За энэ тохиолдолд бол энэ тухайн асуудал бол өндөр хүүтэй хадгаламжид зээлийг одоо зээлээр авсан санхүүжилттэй байршуулсан. Өөрөөр хэлбэл зээлийг зориултын бусаар зарцуулсан гэдэг асуудал яригдж байгаа. За зарим аж ахуй нэгжтэй холбоотой асуудлыг бид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан руу мэдээлэл хүргүүлээд гэрээг нь цуцлуулаад тухайн одоо санхүүжилтийг буцааж санд төлөвлөх ийм асуудал бас явагдаж байгаа. Тэгэхээр албан тушаалаа уруулж байгаа асуудал, тусдаа шалгагдж байгаа асуудал, за энэ тэр 8 гишүүн гэж яригдаад байгаа асуудал бол ийм учиртай асуудал байгаа шүү. Энийг бас зөвөр одоо тайлбарлах нь зөв байх гэж бодож байна. За өөр асуудал үү? 11 албан тушаалтантай холбоотой гэж байгаа. Түүнээс биш 11 гишүүн гэж яриаггүй. Албан тушаалтан гэж ярьж байгаа шүү. 11 албан тушаалтан тэр 34 аж ахуй нэгжийн 11 нь бол ямар нэгэн байдлаар албан тушаалтантай хамаарал бүхий аж ахуй нэгж байгаа гэсэн үг. Эдгээр компаниуд хөрөнгө нийлүүлгээр юу гэдэг нөгөө хурдан эзэмшигчээр гэдэг юм уу? Өсөг хөтөлбөр байгуулдаг. За зарим нь бол албан тушаалтантай хамааралтай юмнууд бол байгаа. Гарамжааны 10 тэрбумын асуудал байгаа шүү дээ. Монгол. Тэр асуудал дээр шалтгаалтай ажиллагаа ямар төвшин явж байгаа. За тэр асуудлыг би бол эргээд тодруулаад хэлье төхөө. Яг одоо шууд надад бол бэлэн мэдээлэл байна. За элбэг доржтой холбоотой асуудал гэж яриад байгаа тэр архитект компанитай холбоотой асуудлууд бол шалгагдж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэрэг бүртгэлтэй хэрэг нээсэн тодорхой хэмжээнд ажиллагаанууд хийгдээд явагдаж байгаа гэсэн. За тэр шалгаж байгаа. Тухайн асуудал дээр бас зарим нэг нэмж шалгах ажил байгаа учраас үргэлжлүүлээ шалгаад явж байгаа гэсэн. Улаанбаатар төмөр замын дараа жигсний мото холбоотой асуудал тэр хичнээн хэрэглээр тэр бүсгийн шалгаж байгаа. Юу нь бол за тэр өмнөх хэвлэлийн хурлаар хэлсэн. Тэр бол хэрэг дээр биш нийтдээ 20 гаруй үйлдэл дээр тухайн асуудлыг шалгаж байгаа. Энэ зарим бас та бүхэн бас зөвөр ойлгох хэрэгтэй баг. Зөвхөн шалгалтын ажиллагаа зөвхөн манай байгууллагаас үл хамааран бид нар бас зарим тохиолдолд бас гадны байгууллагуудтай хамтарч ажиллах юм шаардлага бий болдог. Тэгэхээр авилгын гэмтэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад тодорхой хэмжээнд хамтын ажиллагаа шаарддаг ийм асуудлууд бий. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээнд хүлээлт үүсэж байгаа асуудал байгаа гэсэн. За тэр асуудал бол шалгагдж байгаа. Үргэлжлээд манайх тэр хэрэг бүртгэлтэй хэрэг нээцээ шалгаж байгаа гэсэн үг. За тийм асуудал бол одоогор надад тийм мэдээлэл байхгүй. За энэ асуудал манайхаас шүүхэж шилжүүлэх саналтаа яваад надад байгаа мэдээлэлээр бол охин хэлцэх хугацаа дууссан үндслээр хэрэгсэхгүй болсон гэж сонссон. За тэр бол арай дуусаагүй баг. Сүүл прокурорын байгууллагаас энэ дээр тайлбар өгсөн байсан шүү дээ. За манай дээр бол энэ ерөнхийдөө дасан сайхан бэлэг хэлийн чандад дэмжлэгээ хийлгэж байгаа тухайга манад мэдэгдсэн байна. Энэ бол одоо албасаар мэдэгдээд явсан л гэсэн. Тэр бол шүүхээс энэ бол тухайн хүнийг гэмт хэрэгүүлсэн гэмбуруутай гэж тогтоогоогүй байгаа шүү дээ. Наан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдийг хилээр гарахыг хориглох одоо тасан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Тэр өсөлтөө шүүхэд гаргаад эмчилгээ хийх шаардлагатай байна гэдгээ өгөөд тэндээс одоо зөвшөөрлийн өгөөд хэлийн чандад эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. За салхитын мөнгө нь
Аха. 저만이 шүүх. Аха. Тэрнээс үлдэж байгаа шүүгчнээс хоёрын нэгийг бас сэргийлэх болсон гэж. Бусад шүүгчний асуудал яаж юм гэсэн үг. Сэргийлэх юм айцлах асуудал өргөжлүүлж шалгаж байгаа болохгүй. За салхитын мөнгөний ордтой холбоотой асуудалд холбогдсон нийтдээ 6 нэр бүхий 6 шүүгчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүгч шилжүүлэх саналтаагаар прокурорын байгууллага шилжүүлсэн байгаа. Тэгэхээр энэ зөвхөн салхитын мөнгөний ордтой холбоотой нийт 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгч нар бол өөр гэмт хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр бас энэ дээр би нэг зүйлийг бас хэлээд нөгөө тайлбарлаад хэлсэн зүйтэй баг. Тэгэхээр нөгөө анхнаасаа ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл одоо хэргийн бодит нөхцөл байдалтай таарахч тохиолдол бий, таарахгүй тохиолдол бий. Тэгэхээр энэ хэрэгт зөвхөн 17 гэж анхнаасаа ингээд явцсан учраас 17 хүн ингээд нэхэд асуугаад байдаг. Энэ дээр бол нийтдээ 6 шүүгч холбогдсон. Бусд нь бол өөр хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа гэсэн. За тийм мэдээлэл бол надад байхгүй. За зарим дээр нь бол өнцлөгүүр хөнгөч гэмтэргийн шинжтэй үйлдэл шалгаж байгаа асуудал байгаа гэсэн. Нийтийн төвийн концепттэй холбоотой шалгаж байгаа гэж байгаа юу? Стат 1200 авах бол 823 За тэр талаар би бол мэдээлэл байхгүй байна. Тодруулж өгөх боломжтой. За хөгжлийн банкны холбоотой олон асуудал байгаа. За түрүү нэр дурддаадсан хоёр одоо сайд асан толбогдох хэрэг бол тэр хэргийн нэг хэсэг гэсэн үг тийм. Энэ зөвхөн одоо дангаараа өмнө ч бас тайлбарлаж байсан хөгжлийн банк гэдэг дангаараа хэрэг байхгүй. Энэ хөгжлийн банкны санхүүжилт түүнээс гарсан зээлтэй холбоотой асуудлуудтай хэд хэдэн одоо хэрэгүүд шалгагдж байгаа. За энэний хүрээнд жишээлбэл хөгжлийн банкны тузын дарга Шинбаатар гүйцэтгэх захирал Мөнхбат нарт холбогдох хэрэг одоо худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум төгрөгөөр одоо байр авсан гэх асуудал одоо өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн. Энэ асуудал шалгаж дуусаад шүүгч шилжүүлэх саналтаагаар прокурор шилжүүлсэн байгаа гэсэн. Тэр ямар хэрэг дээр шалгаж байна? Яг нэг каталог авсаад банк асуудал үүссэн шүү дээ. Тийм. Туусан дараа шалгасан юм уу? За тэр талаар бол надад мэдээлэл байхгүй байна. Банктай холбоотой асуудал. За энэ оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал энэ баяр цогт сайхан бэлэг нар холбогдсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусгасан шүүгч шилжүүлэх саналтаа прокурорын байгууллага шилжүүлсэн байна. Монгол улсын ерөнхий классын ихүүлж одоо гадаад руу олон зайлсаа гэдэг мэдээлэл явуулах энэ үнэн бодохоос ямар нэгэн хоригдох харамж авсан юм байна. За ер нь бол шалгаж байгаа шүү дээ. Тухайн хүнийг ялгагдчихаар татаагүй байгаа. Одоохондоо шалгаж байгаа ажиллагаа явагдаж байгаа гэсэн. Тэгэхээр би одоо энэ дээр шууд тодорхой хариулт өгөх боломжгүй байна л да. Ерөнхий сайд асан Эрдэнэттэй холбоотой асуудал шалгаж байгаа. Албан тушаалаа ашигласан, ургуулсан одоо байдлаар бусдад давуу байдал олгосон асуудалтай. Одоо тухайлбал нөгөө тосон бөмбөгийн ордтой холбоотой, лиценз олголттой холбоотой асуудлаар шалгаж байгаа гэсэн. Эхний асуултыг би ойлгосонгүй яасан юм. За авилгын эсрэг хуульд зааснаар авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаанд албан тушаалтын хэмбугаач бай одоо хөндлөнгөөс нөлөөлөхийг хоригдсон ийм зохицуулттай. Тэгэхээр энэ хүрээндээ бид бол араад бусаар бие даасан байдлаар тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. За зарим одоо хэрэгж шалгагдж байгаа, шалгагдж байсан гэх мэт ийм албан тушаалтнуудын зүгээс байгууллагын үйл ажиллагаатай холбоотой буруу тушаа мэдээлэл, олон нийтэд одоо буруу ойлголт төрүүлэх гэсэн ийм үйл ажиллагаануудад явагддаг. Хоёр дахь асуулт нь юу вэ? За тий ер нь бол яг тодорхой хэмжээнд хэрэгүүдийг одоо сая 2-7 хоногийн өмнө бас прокурорын байгууллагаас мэдээлэл хийсэн баг тий. Манайхаас шилжсэн зарим хэрэгүүдийг одоо хянаж прокурор хянаад цаашаа шүүх рүү шилжүүлсэн юм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд хэрэгүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дуусгаад одоо тухайн одоо асуудал холбогдож байгаа этгээдүүдийн гэмбуруутай эсхийг шүүхээр эцэст тогтоох бах энэ хугацаа бол удахгүй бахаа гэж бодож байна. Жидүүлдээ яг Батөргийг шүүх шилжүүлэх гэдэг нь ус гişүүд толгойд хэрэг ямар ч явж байгаа юм. Зарим шүүд нь болохоор нөгөө
бүрэн нэг асуудал ярьжсэн биш өнөөдөр энэ бол зүгээр нэг тийм намайг одоо жидүүцэн гэдэг асуудал тэрийн шоу тийм яриа гасан байлиг гэж өөрсдөө ярьж байгаа. тэгээд дээрээс нь огт альтернатив газар шиг тийм уулын огт дуудаж байсан гэдэг аваагүй юм шиг. Ер нь энэ жидүүг асуудал хүндрэлээс хойш хичнээн гişүүдийг танах дуудаж мэдүүлэг байж тавсан байна. За хідэн хүн гэдгийг бол би мэдэхгүй байна. Өмнө нь бол энэ нэлээд хідэн одоо удаагийн хэвлэлийн хурлаар ярьж ирсэн. Энэ бол маш өргөн үрээтэй шалгаж байгаа асуудал байгаа гэд. Тэгэхээр энэ шалгаж байгаа явцад бид заавал тухайн хүнийг заавал мэдүүлэг өөрөөр нь мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Тодорхой хэмжээнд одоо холбогдох нотлох баримтуудыг хууль заасан арга замын дагуу бэхжүүлж баримтжуулж авдаг. Тэгэхээр одоо тэр хүнийг нэг дуудсан байна уу, хоёр дуудсан байна уу гэдэг бол нэг тийм чухал ач холбогдолтой биш гэж бодож байна. Хоёрдугаар энэ асуудлууд одоо тодорхой тухайн нэр дурдгцсан асуудлууд өргөжлүүлээ шалгагдаад явж байгаа. Одоо саяны яригадаад байгаа нэг асуудлууд нь энэ шүү дээ. Одоо тодорхой хэмжээнд зарим одоо аж ахуй нэгжүүд нь авсан зээлээ ингэсэн гэдэг энэ өргөн үрээтэй шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэсэн. Юуны жидүү сандын одоо жидүүгийн хэрэгтэй холбоотойгоор прокуророос албан тэмцэх газар одоо дарамт мэдээ өсгөх баасан хийсэн юм да. За тэр тал дээр бол би ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Тэгээ би сая хэллээ шүү дээ. Тэр яг албан бичиг дээр ямар одоо утгатай агуулга бичиг байгаа. Энэ ямар очиртай ингээд би тэгэл нийтдээ 8 аж ахуйн нэгжийг зарлалаа. Тэгэхээр энэ бол харьцангуй гайгүй баха асуудал тийм. За тэр түрүүн би хариулсан шалгаж байгаа. За ажиллаж байгаа. Ингээд. Юун дээр? Тий. За тэгэхээр энэ тэр нэг асуудал тийм одоо гарчигтай гэх юм одоо мэдээлэл өгөгдөд явагдаад энэ юу гэхээр авилгатай тэмцэх газраас албан агчдын орон сууц барих зорилттой одоо газрыг тухайн үеийн хотын удирдлагаас хүссэн. Тухайн үед одоо хотоос олгосон газар нь тэр газар байсан. Тэгээ одоо орон сууц барих боломжгүй учраас энийг хотын удирдлагуудтай ярилцаад, дүүргийн удирдлагуудтай ярилцаад тухайн асуудлыг нь одоо манайх тэр газрын одоо эзэмшил дээрээс асуудлыг нь буцааж өгье. Энэ асуудал дээр харин ч манайх энэ цэцэрлэг болох асуудлыг дэмжиж гэдэг асуудал яригдсан. Түүнээс биш хууль бус газар олгоо тэрийг нэг цуцлаадсан асуудал энэ дээр байрцсангуй гайг баг тийм. Мэдээний агуулга гарчих нь буруу хөгдөд яваадсан.